Газрын гүний ус яа тийм гэсэн чи дээр үеийн нөгөө далаа тэнгисээс тогтсон амар одоо нөгөө хансан давсны уус шорог тийм ус үүдэг. Тэгээд тэрийг гаргаж ирээд нөгөө баяжмал байна. Одоо манай доктор химийн техникийн багш сайн мэдж байгаа. Тэр 270-аас 200 м-т байгаа болвол төмөр нөгөө хүхэр мүхэргээд бүх одоо хүнд одоо хэрэггүй гэж хэлээд одоо харуугаар их те хүн ууж болохгүй тэр эрдэс баялгууд байгаа шүү дээ. 170-200 м-т байгаа усыг хүчээр шахаж авчирч байгаа. Тэгээ шахаад авчирхаар яг адилхан байхгүй ч маш хүчлэг тэгээд маш их эрдэстэй өөрөлдөл давслаг бус байгаа. Тэр усыг далаа тэнгисийн үлдэгдэл байгаа. Тэгээд тэр усыг одоо өгүүлдвэрт хэрэглэх гэдэг байгаа. Унданд хэрэглэх гээгүй. Тэрийг ер нь үйлдвэртэл хэрэглэдэг ус байгаа. Би одоо төхөөлөх гэдэг шүү. Тэгэхээр тэр усыг аваад одоо яг хэрглэж болгохын тулд тусдаа химийн боловсруулалт хийдэг. Хүмүүсийн уудаг ундны усны эсгээс болол авч хэрэглээгүй гэдгийг л сая ч одоо хэллээ би ч гэсэн бас давхар энэ мэрэгчлийн үднээс хэлмээрээ хизээч ундны ус нь айгүй айхтар болсон говьд бол одоо бөөрийн асуудалтай тэгэхээр шүдний асуудалтай байгаа талаар ярихгүй байгаа мөртлөө үйлдвэр яриад энэ уурхаа яриад эхлэхээр энийг яриад энэ нь өвчлүүлчихэд байгаа юм шиг яриад байгаа нь миний одоо сэтгэл зовноод би энд одоо яг судлаачийн хувьд ирчээд байгаа. Тэрнээс биш би болвол тий бүр яг энэ ундны ус чинь аюултай шүү гэдгийг л хэлмээр байна.